За багш нарын зүгээс цалин нэмэгдүүлэхийг шаардаж чагссан. Тэгвэл өнөөдөр боловсролын салбарын цалин нэмэгдүүлэх боломж нөхцөлийг салбарын сайд танилцуулсан байна. За эх онд тус салбарт нийтдээ 3.9 их найт төгрөгийг төсөвлөд байгаагаас цалингийн зардалд 2.8 их найт төгрөг зарцуулагдахаар болсон байна. За хэрвээ нэг багшийн цалин 3.5 сая төгрөг болговол нэмэлтээр 3.3 их найт төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Бидний зүгээр хийсэн тооцоогоор жишээлбэл багш нарын цалинг 25%-аар хэрвээ нэмэгдүүлэе гэвэл нэг 560 тэрбум төгрөг шинээр шаардлагатай. За өнөөдөр хувьсгал зардалтын шингээсэн байдлаар 100 тэрбум төгрөгийн орон зай гаргасан. За хэрвээ 3.5 сая руу оруулахыг бол 3.3 их найт төгрөг шинээр ийм шаардлагатай, ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ урсгал зардал дээр явдаг энэ цалин үлсийг нэмэгдүүлэхэд бол бид түрүүнд энэ олон гишүүд яриад байгаа тэр 24% асуудал байна. Тэгэхээр энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх энэ зарлагын хөв хэмжээг бид улсынхаа төлөвлөгөөнд 24% гээд заагаад оруулсантай холбоотой. За хуулиар бол 30 хүртэл хувийг зөвшөөрсөн байна. Хэрвээ 30 хүртэл хувь дээр нь бид ингээд хэрвээ орон зайг тэлж чадах юм бол нэг ойролцоогоор 5 их найт төгрөг бас боломжтой болох юм байна гэж харж байгаа. Гэхдээ энэ бол нөгөө төсвийн орлого биш. Шууд одоо төсөв дээрээ энэ бол шууд зарлагдаад явах учраас инфляцид нөлөөлөх нөлөөг бас тооцох ёстой гэж харж байгаа.